Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдээд монголчуудын дунд ажилгүйдэл ядуур огцом нэмэгдэж байна. Тэр чигээрээ нийгэмд санаатаагаар шунхаан сэтлэр үлдэгдэж байгаа гэмтэргийн гаралт улам бүр нэмэгдэж байгаа гэхэд болно. Ялангуяа иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг далимдуулан зэй түрэнгийг нь хулгайлах төрлийн хэрэг зөрчил тогтмол өсөж байна. Энэ төрлийн гэмтэргийг дотор ихэвчлэн шөнө оройн цагаар үйлдэгддэг нэгэн хэрэг нь иргэдийн ил задгаа зогсоол тавьсан автомашины иданг дулаан хучлаг, тойл зэргийг нь хулгайлах гэмтэрэг юм. Та бидний ажиллаж амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотын хувьд анхлан төлөвлөгдөж баригдсанаас хойш хэд дахин их ачаалал нягтршилтай болсон. Тэр хэрээрээ иргэдийн автомашинаа тавих найдвартай зогсоол талбай хүрэлцээ муутай байдаг. Нэгэнт оройн цагаар автомашинаа тавих зогсоол талбай байхгүй учраас байрныхаа гадна тал захаа таарсан газраа зайтай газар л олдвол машинаа тавихаас өөр аргагүй төрдөг. Харамсалтай нь энэ өнөөх айхтар урт гарт хулгайчдын хувьд бэлэн зоог нь болж хулгаан гэмтэргийг өөгшүүлж байгаа хэлбэр болдог гэхэд болно. Миний хариуцлага энэ юу маань Сангайрхан дүүргийн 18 дугаар орны нутгийн дэсгэр. За манай хорины хувьд 99 орон сууцны ороод тэгээ дээр үе одоо юм зохион байгуулалт учраас гараашийн асуудал шийдэгдэг орон сууцнууд байдаг. Тэгээ иргэд маань энэ гадаа машина маш ихээр тавьж хонуулдаг. Оршин суугчид. За энэтэй холбоотойгоор бас автомашины эдингээ болгоо. Урьдчилгын болгоо. Дийлэнх нь гардаг байхгүй. За өнөөдөр бол тэр подвал энийг өрөө түрээсэлдэг айлаас 46 инчийн одоо LCD телевиз байлгуулсан юм гэсэн мэдээлэл ирчээд тэгээ одоо бас тодорхой жишээ гаргах гээд ажиллаж байна. Бүр үсгдэг тохиол байхгүй ч тий. Гадаа ингээ орхицсан. Энэ иргэдийн маань гэмтрээс өрсөн шиг бас нэг ажилд итгэх оролцоо их хэрэгтэй байхгүй. Иргэдийн оролцоо их чухал. Өөрөх юмд эзэн болох хэрэгтэй. Камер тохиолдол тавиад өччих хэрэгтэй. Тэгээ гадаа ингэж ил хийхгүйгээр одоо машина 1000 төгрөгийн зогсоолд бол оруулаад тавьчих штэ. Нэг бодол газар алт өрөө ихтэл одоо 1000 төгрөг олдсон штэ. Тэгэл ингээл өөрөх юмд эзэн болоод өччих болж байгаа. За мөн энэ орон сууцны маань иргэд нийлээд хөршийн холбоо сөөхдөг ярьжаад айл болгоныг яажаад орцоо байрныхаа дээр одоо гэрэлтүүлэг камерын асуудал шийдээд өгчих юм бол бас энэ хорооны гэмтэрэг бас буурах гэдэг. Түүнээс гадна сүүлийн үед орон байрны хулгайн гэмтэрэг нэлээдгүй нэмэгдэх хандлагатай байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед ямар ч хамаагүй аргаар мөнгөтэй болох гэсэн урт гарднуудаас эд хөрөнгөө хамгаалж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсарана.